Сайн байна уу? Намайг Нэмсүрэн гэдэг 93 Kidalt брендийн үүсгэн байгуулагч байна. Өнөөдөр би цагаан сарын тухай юу гэж боддгоо хуваалцахаар ирлээ. Цагаан сар миний хувьд эв нийтлийн баяр. Энэ баяраар бид гэр бүл болон хамаатан садан найз нөхдөдөө хүндэтгэн золгодог. Мөн энэ баяраар бид өнгөрсөн муу зүйлээ ардаа орхиж, шинэ ёроолыг тавьж, шинэ сайн сайхан зүйлийг угтан авч эхэлдэг. Багын дурсамж гэх юм бол 7 настай байсан баха. Эмээ өвөөгөндөө зочилж байсан. Тэгэхэд эмээ өвөө маань яг цагаан сарынхаа ширээг бэлдэж байсан. Тэгээд тэрэн дээрээ хэвэн бовоо үрж байхад нь би асуусан. Сондгоо таатай байсан учраас ягаад ийм сондгоо таатай байдаг байсан бэ гэд тэгсэн чинь жаргал зовлон жаргал гэд хамгийн сүүлд нь ингээд жаргалаар дуусна юм аа гэж хэлж байсан. Тэгэд миний хувьд бол цагаан сар гэж бодохоор үргэлжлэм гэгээлэг сайхан дурсамжууд байдаг. Цагаан сартай холбоотой өвлж авсан яг миний хувьд бол байхгүй. Гэхдээ манай гэр бүлд уламжлагдсан ирсэн өв бол байдаг. Тэр нь юу вэ гэхлээр мөнгө аягны уут. Мөнгө аягны энэ уут маань манай гэр бүлд 3 жарныг дагаж бидэнд ингээ ирсэн байгаа. Өвөөд минь болохоор ааваас нь дамжиж ирсэн. Одоо болохоор өвөөд маань нагц эгчт маань очиж өвлөгдсөн байгаа. Тэгээд өнөөдөр би нагц эгчээсээ зөвшөөрөл аваад энэ ч танилцуулахаар аваад ирсэн байна. Энэ мөнгөн аягны уутны хувьд хамгийн чухал хэсэг нь юу вэ гэхлээр тэг гэдэг энэ хэсэг байгаа. Тэгээд энэ чулуу нь болохоор хувь чулуугаар бүтээгдсэн. Дүрс нь болохоор баруун мөрөн дээрээ бомбтай, бомбаас нь ус юм уу, ариун рашаан ч юм уу мэдгүй ямар нэгэн зүйл гарч байгаа. Ийм бурхны дүрстэй. Тэгээд маш удаан он жилиг эдэлсэн учраас ингээд дүрс нь хүртэл ингээд байхгүй болчихсон ийм чулуу байдаг. За тэгээ хамгийн дараагийн гол хэсэг нь юу вэ гэхлээр мөнгө аяга хийгээд ингээд бүгжилдэг. Энэ мөнгөн бүгжин байгаа. Тэгээд үе үед амжиж ирэхдээ манай энэ уут маань тухайн үед мөнгө аягны уут бол яг хэрэглээ байсан учраас маш хурдан идэлэгдэж ноорч ундаг унсан учраас үе үедээ очихдоо уутынхын хэлбэрийг нь сольж, торгыг нь сольж, хээг нь сольдог байсан байлээ. Тэгээ одооний энэ миний гарт байгаа энэ уут болвол 60-аад онд яг дахин шинчилж торгыг хийгээд шүдэн оёогоор ойсон ийм гойж ойсон мөнгө аягны уут байгаа. Уламжлагдсан ирсэн өв нь бидний түүхийг агуулдаг. Тийм учраас бит босч бай бид үндэснийхээ өв соёлыг хойч үедээ дэлгэрүүлж цааш нь дамжуулах нь утга учиртай. Бидний цагаан сар бидний өв соёл.